Орооны дарга ирэх юм шүү дээ. Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулж 2025 оны 9-р сарын 1-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн билээ. Ирэх 2026 оны төсвийн төслийг засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөтэй уялдуулан боловсрууллаа. Төсвийн төсөлд тус байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах онцлог арга хэмжээнүүдийг дурдъя. Нэгдүгээрт төсвийн урсгал зардлын хувьд удирдах албан тушаалтны орон тоог бууруулж төрийн албан агчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулж хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зохицуулахаар шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн найруулга 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр батлагдаж нийслэлдэх гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, гэр бүл хүүхдийн хэргийн давтзаалах шатны дагнсан шүүхийг шинээр байгуулахар заасантай холбогдуулж 2026 оны төсвийн төсөлд үйл ажиллагаа хагас жилээс эхлэн хэрэгжүүлэхээр тооцож холбогдох оронтой 9.5 тэрбум төгрөгийн зардлыг санхүүжүүлэхээр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46-гийн 1-т эрүүгийн хууль заасны дагуу оногдуулсан торгох ял, зөрчлийн тухай хууль заасны дагуу зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж төсөв төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40%-аас доошгүй хувийг дараагийн жилд төсөв тусгаж санхүүжүүлэхээр заалаа. Судалгаа шинжилгээ ухаан техник технологи орчин үеийн ололтод үндэслэж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг үр өгөөжтэйгээр зарцуулсны үр дүнд нийгмийн хэв журам сайжирч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэрэг зөрчлийн тоо хэмжээ буурах, иргэдийн амар тайван амьдрах орчин бүрдэх ач холбогдолтой юм а. Энэ хүрээнд эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуулиар төсөв төвлөрөх торгуулийн орлогын 40%-ийг 2026 оны төсвийн төслийн орон нутгийн суур зарлагад өмнөх оноос 44 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 59.8 тэрбум төгрөгт хүрэхээр санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас 2027-оос 2029 онд хийх харилцан үнэлгээнд бэлтгэх хүрээнд Монгол улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тогтолцооны хэрэгжилт үр дүнтэй байдлыг сайжруулах чиглэлээр шатраатай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд эрсдэл суурилсан хяналт шалгалтын үр дүн нэмэгдүүлэх, шин технологийн хэрэглэнээс үүдэх эрсдлийг бууруулах бодлого боловсруулж, олон улсын туршлага техник хэрэгсэл програм хангамжийг судлан нэвтрүүлэх, гэмт хэрэг илрүүлэх арга барилыг шин түвшинд хүргэх зэрэг ажлууд багтаж байна. Мөн Монгол улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон ФАТФ-ийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тусгай чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг тус 2026 оны улсын төсвийн төсөлд тусгалаа. Хоёрдугаарт улсын төсвийн өрнг оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг хууль заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээ санал авч сум дүүрэг аймаг нийслэл салбарын яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөлөө. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системээр нийт 14.4 их найт төгрөгийн санхүүжигдэн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт зарчим бодлогыг харгалзан ирэмбэлж 579 төсөл арга хэмжээнд 3 их найт 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөл тусгалаа. Нийт хөрөнгө оруулалтын 67% буюу 2 их найт 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол 33% буюу 1 их найт 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-оос 2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад 2 дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, үнэлэх, эренблэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байна. Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол эрүүл мэндийн салбарт бүсчилсэн хөгжил болон хувийн хвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч суур дэд бүтцийн салбарт гамшигын эрсдлийг бууруулж, үндэсний сөрөн төсвөрлөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт нийгмийн хэв журам аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах гадаад харилцаа хууль зүйн дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг төлөхөө төлөвлөлөө. Тухайлбал тус байнгын ороонд хамаарах салбар буюу хууль зүйн дотоод хэргийн сайдын багцад 93.1 тэрбум төгрөг, авилгатай тэмцэх газрын даргын багцад 1.7 тэрбум төгрөг, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багцад 3.4 тэрбум төгрөг, шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 60.5 тэрбум төгрөг, улсын ерөнхий прокурорын 24.2 тэрбум төгрөгийг тус санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын COP17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаадын зээл тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төсөвт тусгалаа. Байнгын орооны дарга ирэх юм шүү дээ.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их найд төгрөг, нэгдсэн төсвийн суур зарлага 29.6 их найд төгрөг, нэгдсэн төсвийн суур тэнцэл 2 их найд төгрөгийн ашигтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2% байж төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангахаар байна. Иймд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, үндэсний баялагын сангийн тухай хуулийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.